Залуу зохион бүтээгч 2013 олон улсын уралдааны 3 дугаар шатны шалралт үзэгч та бүхэнд үргэлжлүүлэн хүргэе. Одоо Сэлэнг аймгаас оролцож байгаа зохион бүтээгч Амар Жаргал өөрийн зөөрийн хэцэг үзэгч та бүхэнд танилцуулна. Зохион бүтээгч Амар Жаргал. Амицхан уу? Манай бүтээл нь болохоор богино зайд олон хувц хатаана гэдгээрээ бусад хитснээс давуу талтай бас эрүүл ахуй өртгийн хувьд бусад бүтээлээсээ илүү ашигтай. Айлуудаар зөндөө олон газар зөндөө олон хүмүүсээр туршуулад үзүүлэхэд ер нь гол тулгарч байгаа асуудал нь хүний хөдөлмөрийг хөнгөлөлөхөөс гадна тийм юуны хавчаарны асуудал гарч ирсэн байгаа. Одоо хувцаа тавина, хавчаараа өлгөн, тэгэл хавчаараа тавина хувцаа. Энэ байдлыг бид нэр харгалзаад хавчаарны оронд одоо тэр утсаараа хавчаар хийсэн байгаа. Энэ нь болохоор Зөөр хийд ч тэ би энэ тэнд явж байгаа дайралцсан шонгийн бодохгүй. Зүг. Чаачлаа. Энэ хоёр талдаа бид нэр төгжээж өгсөн байгаа. Энэ тасалгаанууд нь болохоор хавчаарны оронд хийгдэж өгсөн. Ямар ч хавчаарны хэрэгцээгүй. Энэ бүтээл дээрээ ер нь туршаад үзүүлээд яхад ганц гол тулгарч байгаа асуудал нь болохоор энэ голтойгоо шууд бэлтгэж өгсөн болохоор энэ чихрах дуун айгүй хэцээсэн. Одоо энэ дуграад байгаа. Тэгээд энийгээ хурдан түргэн авахын тулд бид нар энэ бүтээл дээрээ шар хийж өгснөөр бид нар энэ хурдан түргэн болон ямар ч тэм чихрах дуугүйгээр түргэн гарч ирэх боломжийг бид нар энэ гаргаж өгсөн. Найдвар хувцас нь болохоор хуурай хувцсыг бодвол илүү хүнд болчдөг. Тэгээ ямар ч уяа дээрээс нэмд ахаар баг зэрэг хотоолдог нь харин хуурай хувцас нь болохоор хотоолдохгүй. Тэгээд бараг ялгаа байхгүй гэсэн үг найдвар хувцастай. Тэгээд сэгсэрчж байгаа юм чинь тиймээс нэг хотоолдохгүй байгаа. Одоо угаалгын машин нь өөрөө 4.5-аас 5 кг-ийн жинтэй байдаг боловч энэ нь болохоор 7-оос 8 кг даана гэсэн буюу одоо 2 машин угаалгын чинийг даана гэсэн үзүүлэлт гарч ирсэн байгаа. Гайхамшигтай. Амар Жаргалын багийнх нь хит 2 дугаар шатны өрөөсний тавг санаж байгаа хэ. 2 3 хөлбөр гаргаад ирсэн байна. Бүтээлийг туршихаар байнгын үзэгч инхээ гүрж байна. Сайн байна уу? Би энд нэг шонгийн модны үрэг гүйцэтгэж байгаа болохоор жоохон надтай ойрхон зогсчихлох уу? За баярлалаа. Өөрийгөө үзэгчдэд танилцуулна уу? Намайг инхээ гэдэг уран уралтын багш. Хэр их юм угаадаг вэ? Өөр чинь одоо гинт явуулаар ч юм хаан чи хөдөө явж байгаа лагер дээр энэ хитс шаардлага гардаг уу? Гаралгүй яах вэ? Ер нь бол эмэгтэй хүн чинь тэгэл 7 хоногийн нэг өдрийг заавал угаалгах өдөр болгож өнгөрөөд шүү дээ. Тийм болохоор хөдөө ч юм уу эсвэл одоо энэ тийм тоглолтоор явж байхад ингээл хувцснараа угаах асуудал үүсэндээ гарна л да. Яг энэ хитсийг одоо сая дэлгэж үзүүллээ л да манайх нь өмнө ч гэсэн өөрөө цохос танилцсан баг. Энэ бүтээлийг аваа явахад хэр авсаарах юм бэ? Ер нь өөрөө хэрэглэхэд бэлэн үү? Бэлэн. Ихгээл машиныхаа хойдолд ч юм уу доогуур нь судлахын доор хийчихдэг. Тийм болохоор жижигхэн болохоор айгүй авсаархан санагдчих. Нөгөө өөр хатагч нар ч болохоор нэлээд овор ихтэй. Туршилт хийгээд энэ хитсийг одоо бид нар дэлгэцсэн юм чинь танаар хураалгаж болох уу? Хэр хүч орж байна? Нэг хүч орсон бүр штэ. Ийм хитсэг өөр чи 15,000 санал болгох авах уу? Хэдийг? Нилээдэг авчи. За октод эхний захиалга чи бэлдсэн шүү. За баярлалаа. Сая дээр сүүлийн өдөр нь ууг нь дуугүй хурд ихтэй болсон байна л да. Гэхдээ надад тэрийг хитсэн ийсэн материал нь наа чи олон дахин ингээд хураагаа сулраад ахаар ер нь бол ингээд ирч буурцдаг нэг тийм өөр онцлогтой зүйл л да. Нөгөөдгний чинь юу нь бол их зүгээр байгаа. Уг нь яг тэрийн шиг заавал зузаан байх албагүй. Хийц чинь бол нэг стенерийнхаа яг хийцээж байгаа материалын үдээр л жоохон наас ч сэлэх асуудал байх шиг байна те. Тэрийг бас өөртөө бас анзаарсан баха. Ер нь бол тиймэрхүү юм бас харгалзаараа гэж хэлмээр байна. Биднийг дэмжиж байгаа сургуулийн хаандалд баярлалаа гэж хэлье. За бүгдээр нэг зогч тэгээд онооны хөрөнд очиод оноогоо үлээ те. Зохион бүтээгч Амар Жаргал 6.8 оноогоор 13 жагсаж байна. Баяр хүргье. Ерөнхий ивент итгэгч шин бүтээл шилдэг санаа шийдлийг дэмжин хөгжүүлэгч Newcom Group. Гайхамшигтай маниултай тархав.
учир тавилаа гэж хэлвэл манай үзэгч гайх байх л та. Ямар бүтээл вүлээ? Яаж сайжраад 3 дугаар шатанд одоо бүх үзэгчдийг, шүүгчдийг юугаар алмаар болгож байгаа вүлээ? Механик угаалгын машин ба ток хөндлөхгүй байдаг. Тэгээ 20 дугаар шатны бүтээлээс бол хамаагүй сайжирсан. Ер нь насны хувьд бол хийцээ хувьд бол ер нь хийгсэн металл авч гисэн. Ажиллуулж үзэн шүү дээ, тий? Ажиллуулж үзэхдээ бүгдээрээ туршигч хүн бид нар бэлдсэн байгаа, төвч бэлдсэн байгаа. Тэгэхээр туршихад яг бэлэн болгож тавь мэдгүй. Тий, хүн ингэж сууштай энэ дэр нь. Дээр нь суудаг болцсон юм уу? Тий. Өөх, за бүр гоё юм болох юм байна. За эргүүлээ. Тий би энэ нэг тавьсан. За. Одоо энэ нэг туршиж байгаа хүн сууж байгаа л манай шүүгчтэй өөдөөс харж байгаа л энэ далдаал юм угаагаад ах юм бэ, тий? Энийг угаах хугацаа нь бол 10-аас 15 минут хугацаанд угаад байсан хэвээр. Ер нь бол Мөнгөн тулгын бүтээлийг турших манай мэрэгчлэн хүлээн авно. Инхээ. Энэ одоо цамцыг өөрөөр ч угаалах сонирхолтой та угааж өгөөч. За. Энэ инх юм бэлээ. Одоо зөвшөөрөлдсөн юм чи үндсэн юу гээл 10-аас 15 минут ингэж ий суух юм бэлээ. 10-аас 15 минут уу? Тий, тэгжээж одоо энэ цамцыг та харах уу? Барьж үзээд тэгэд камерт харуулж идэх үү? ер нь бол Ямар шугам хэр цамц ажилласан бол заавал 15 минут их албаг үлдээ. Баг хэртэй хувцас байх юм бол тэрнээс хурдан бол арилна. За. Юу, манай мэрэгчлэн одоо турших гэж байгаа хүн байна. За ханцаа. Энэ хэрийг одоо 1-5 баллын хооронд үнэлэх юм бол хэдээр үнэлэх вэ та? Энэ ч одоо тэгээ 5 маа бол. 6 мургаа юм шүү гүр те. За тэр авцаа. За ийм цамц угаах гэж байгаа шүү хэрхэн үзэгчтэй. Энэ 5-аас 6 оноо авсан цамцыг хэр зэрэг угаалгах нь өгөхөр угаах вэ? Ус нь юу н хүрэлцээтэй байна уу? Уснаас хүрцээтэй. Ингээл 10-аас 15 минут ингэж ийгээ зогсчихдох уу хажууд нь? Хажуугаар нь өөр юм хийгээл яг болох юм л та. Уцаар яриад мессеж хичээл интернет ороод те залуу зохион бүтээгч үзээл. Угаалгын машиныг 100% ашиглаа. Дээр нь тагийн тавиад суучт юм анхээ. За зүгээр суучхаар бас уцаа гаргаж ирээд одоо тоглож явах хэрэгтэй те. Хичээлээ хийж болно. Ямар нэгэн хийх юм байвал тэгэл хийж болох юм байна. Яг суучж байгаа болохоор яг сандалшиг ч юм уу те. 5 минут жийсний дараагаар ямар сэтгэл төрж явах юм болчихж гэж бодож явах үе байх. Одоохондоо тэгж бодоогүй л юм. Одоо нэг хувцсныхаа хэрийг харж болно. Харж агаад арилаг бол гიშгэж болно. Арилцсан бол аюу гэж бодож байна. Арилцсан гэж бодож байна уу? Ер нь бол багасчл байгаа хэл та. Яг хэр яг арилсан үгийг сайн мэдэхгүй харж ирсэн гэдэг нь л те. Мөнгөлгөө онгоолгоор яаж онгоолох вүлээ? Арай л арилаг байна. Гэхдээ ер нь бол арилж байна. Тэгээд юм угааж байгаа нас угааж байгаа вокнаас шалтгаалтай юм билээ. Би 2 3 удаа туршилтаар үзэхэд. Би 2 дугаар шатнд чиний энэ угаалгын машиныг хараад дараа нэг угаалгын машин яг жинкнээс ажиллаж байхад нь онгоолгож үзсэн чи буцаж эргээд идэм билж тэгж эргэжсэн аа. Тийм л дээ. Энэ дээр бол би бусаж хийх гэж бас төрлөөр үзсэн л дээ. Тэгээд бас нэлээд хүндрэлтэй. Тэгээд доод хийц маань хүндрэх гээд бас хэврэг болох гэдэг байсан болохоор нэгээрээ хийгээд тушаад үтсэн. Тэгээд ер нь бол үр дүн адилхан байсан учраас нэмэлт юм хийгээд хэрэггүй юм болоо гэдэг утгаараа байсан л доо. За маш их баярлалаа ихэ бүгдээр туршилтаа үгээр зогсоогоод одоо цамцаа шалгая тий. Хийхээс өмнө хэдэн он авлаа энэ цамц чаа? 6. Одоо хэдийг өгөх үү бодож байгаа юм шүү дээ. За ер нь Тий. Ерөөхдөө багассан л байна. Дахиад жоох явал бас яах вэ тий. Туршиж үзсэнхэд маш их баярлалаа. Тэгэхээр угаах процесс ажил маань өөр ажилбар маань зөвхөн эргүүл одоо тэр усыг те нэг чиглэлд эргүүлэхтэй биш. Нийтрэгдэх өрнө гар ажиллагаанд чинь тийм л байдаг шүү дээ. Нийтрэгдэж хэрийг авах хэрэгтэй. Тэр одоо үйл ажилбарууд нь одоо энэ дэр яг сайн тусгагдаж орж ирэх зөвхөн нэг талын хөдөлгөөн хийгдсэн болохоор шийдэл маань одоо бас бэрхшээлүүд авах юм зарсан зорилттой хүрэхтэй жоохон дутмаг болчихгүй л гэж хараад байгаа юм. би болохоор нэг өмнө усны твтэж жагаад хэрийн зөвлөлтөө хийжсэн болохоос хурдан угааж ирсэн тийм тал байсан. 3 туршилтан дээр тэгж хийжсэн. Уул нь бол хэрэгтэй гэдгийг бид нар хэлээд байна шүү дээ. Энэ бол одоо хэрэгтэй хөдөө орон нутг ч юм уу эсвэл тог цахилгаангүй газар. Тэгэхээр чи уулын энэ процесс өршөө сайн судлаад энэ бүтээлээ хөгжүүлээд гүйцээгээд гаргаад ирвэл наа чин боломж нь байгаа байхгүй. Яг өмнө угаагаад үдцсэн болохоор болж ийн гээл өөрийгөө дүгнсэн юм л та. Тэр нь миний буруу болж сарлаа. За амжилт хүсье. Оноогоо үлгэрээ. Зохион бүтээгч мөнгөн тулгын механик угаалгын машин 6.1 3 оноогоор 21 жагслаа баяр хүргье.
ерөнхий ивент тэтгэгч шин бүтээл шилдэг санаа шийдлийг дэмжин хөгжүүлэгч Newcom Group. Одоо бид та бүхэнд Монгол Улсын ерөнхий сайдд санд болгосон уловчийг танилцуулах гэж байна. Ямар сүрдээс нүг сая. За ингээд зохион бүтээгч цэлэнгийг тайлан дээр өрөө. Та нар нэг чимдаантай мөнгө өрж байгаа банкны захирал удаа гарч ирж штэ. Дотор нь хэд хэдэн төгрөг байгаа вэ? Ээж гараа. Эхний бүтээл хэдэн төгрөг вэ? 35. 35. Дараагийн бүтээл 35. 35. Дараагийн бүтээл 35 биш юм байна. Хэдлээ 16 мянга. За дараагийнх нь 35. Яагаад 16 35 ялгаа гарч байна? Өрөөсөн. Юу? Хас. За гайхамшигт. 1000 төгрөгийн алдагдалд орчихж байгаа юм биш үү? 16-аар би тэгвэл хараа 16-аар 2-ыг авахд 35-аар биш 32-оор авчих юм шүү. Нөгөө тэгээд яах юм бэ зэлгүй нэг хөл нь халаад нөгөө хөл нь ингээд даарад явах юм уу? сольж игээд ах юм уу? Үзүүлчихв. Үзүүл л да. Энэ гараа өөр ангаа хийсэн. Энэ шатаж аллаа шүү дээ. Энэ үү? Тий. Бодлоо гоё халж байна. Ингэжиж үзэж чинь мэдэрдэг байхгүй юу? Телевизээр чинь дулаан болон үнэр бос зүйлд мэдрэгдэхгүй шүү дээ. За бүтээл маань яаж хөгжсөн бэ? Тэг батарейгаа гадна гаргасан. Төвчдөр нойргож байгаа жоо муухай ажлаа. Шагаан дээр бэлдэг юм ихжсэн. Тэрийг амжаагүй өнөөдөр өглөөвч. Миний бодлоор бол энэ өсгийндөө байдаг нь хамгийн зөв шийдэл юм болов уу гэж бодож байна шүү дээ. Гэхдээ өсгөндөө байхлаар чинь те чи нэг 45 кг-аар дарна. Би 90 кг-аар дарна. Тэгээд одоо яах вэ? Хэдэн килограмм жинтэй. Би чиний хагас бол таарж гинэ те. Бид дээр нь 100 кг туухай тавьж үзсэн. Туухай тавингуудаа дээр нь маш удаан хөдлөсөн. 2 цаг гаруй. Тэгэд яахчгүй лээ. Тэгээд 200 үлдээ туухай тавиад тэгэд юу лээ батарейн чон хин хөрж илээ. 200-аар дарж амж тэхгүй яа тийм би тэр чи. 100-аар бол асуудалгүй юм. Хоёлоо бол те. Хоёлоо баргалж би өмсөж чамааг үүрээ явсан чи яах ч юм бэ? Бүтээлэг туршихаар бид нар Wagner Haz компани засварчин өрсөн байгаа. Зочноо тайзнаа өрөө. За мөн үү? Механик хүмүүс одоо хүүтэнд гадаа машин тэрэг янзлах те даарж хүрэх асуудал хэрэг үүсдэг. Өвдөл ер нь хөвчлөл гадаа. Тэгэхээр энэ боловч хэр харлаж байна гэдгийг үзэхийн тулд таны гутланд хийгээд танд өмсөх хэрэгтэй болох нь. За. Бүтээлийг турших зочиндоо гуталт нь хийгээд өмсүүлээд ямар мэдрэмж төрөхийг асууя. Өнгөрсөн жилийн маань яг юм халдаг боловч асуудал нь сүлдээ тижилээд илэхээ үлээд мотоциклыг болж байгаа юм тий. Сөөрөн газрыг болж суурсан. Сүлдээ яг мотоцикл дээр л зүүдэг. Өнгөрсөн жил би ярьж байсан энэ жил бас дахиад ярих гээд байна л да. Оросын халдаг боловч би тавьж үзсэн л дээ. Тэгээ яваад ахаар жоохон чийг татах маягтай болоод идэг юм байлээ. Миний хоо ширмүүлчүүд энэ чигт нараа гайг байдаг гэд би ширмүүлчээр хийсэн Оросын голооны сонир материалтай юм байлээ. Чиг татуулдаг бас ингэлгар дөө. За манай одхон эрдэнэ уловчаа гэдэг юмсцээ юу гутлан дотор уловч хийчихлээр багтахгүй нэг гутал. Ажлын гутал чинь том биз дээ отго ирдэ. Гутал ажлын гутал бол том л доо. Нэг зах дээр байдаг нэг эсхий уловчдны зузаан хин тэр хвцэл байна л да. Гэтэ хөлд их хэвтийн өсгөнд их зүйлэн байна. Одоо бол дулаан аягүй мэдрэгч эхэлж байна да. Яваад үзүүл яадаг юм бол зогсоход бол гоё л байгаа юм тий. Яваад үзчих. Зүгээр. Батарейны удаан ажиллах хугацаа хэд вүлээ зэлэмгээ? 5 цаг. 5 цаг. 2 цаг цэнгэлнэ. 2 цаг зэнэглээ 5 цаг байрна. Төвхтэй ч юм уу эсвэл одоо тэрдээ санагдаж байгаа зүйл байна уу? Багхгүй. За эсвэл одоо дулааныг хөлнийхөө өсгийн хэсэгтээ мэдрэхгүй урт хэсэгтээ мэдрээд ч гэдэг юм уу нэг талдаа илүү халж байна гэсэн тийм зүйл мэдрэгдэж байгаа зүйл байна уу? Ер нь өсгийн талаас бол их мэдэрдэг. Яг өсгийнээс урд хэсрүүл хуруу хүртэл мэдрэгч эхэлж байна. За баярлалаа. За та хоёр ямар ч хэлсэн хийгээд дуусгацсан байна. Тэгээд өөрсдөө жоохон хэр зэрэг удаан туршсан. Би нэг л юм асуух гэсэн юм л да. Халж байгаа нехром утас байгаа юм. Ямар утас байгаа? Нехром утас. За хэдэн омын сэргүүлэлтийг та нараа сонгосон? Нэг ом. Тийм. Амид болохгүй л дээ. Нэг омыг залгуунаа батарей ч өстой ахах гэж хэлдгээр өөрөө шатчих. Тэгэхээр аль зэрэг удаан ажиллаж байна ер нь? 5 цаг. 5 цагаа. Тийм. За тий. За хоёул одоо 3.5 ампер цагт хэд байсан бilé? 1700. 1700 тий. 1700 мА гэдэг 5 цаг ажиллана гэдэг тэр чинь ойролцоогоор яадаг нэг нь 350 юм уу 320 орчим мА байх нь шүү тий. Тэг ингээ бодох тэр чинь 3.6 тий.
Тэгэхээр 100 омоос 100 ом орчмол эсэргүүцэлтэй хаан. Тэгэхээр би бол ийм л мэдчихвэл одоо ханаа ажиллах гэсэн юм байна. Нефромоц маань тодорхой хэмжээний эсэргүүцэлтэй. Өмнөх нодлонгийн нэвтрүүлгээр бол яажсэн гэхээр наа чи хийт таална, одоо температур тохируулдаг гэдэг ахтар тийм байхгүйсэн. Тэгэхээр та нар энэ жилийн нэвтрүүлгээр бол яах ёстой вэ? Нефромоц гэдэг бол халдаг, өөрөө эсэргүүцэлтэй. Тэрийн хэмждэг юм тестер гэдэг юм байна. Тэгээ эсэргүүцэл гэдэг юм байдгийн байна. Дуулан ийм мэдлэгтэй болоод ороод ирсэн бол сайн байж байгаа. Тэгэхээр та хоёр юусоо зүгээр таамаглаад ирсэн юм. Хин яг тэр эсэргүүцэл утсан нефромоцыг сонгож өгсөн юм? Багш. Багш нь уу? За тий багшаасаа уулын тэрийг сурж авах хэрэгтэй. Уулнаа чи маш энгийн бодлогоор бодоод ингэ хийчих хэрэгтэй байхгүй. За дуршилт болж дууслаа. За дуршилт үүнээс цааш үргэлжлээд хідэн цагаар ажиллах уу гэдгийг та бүхэн дуршаад ямар хүндрэл бэрхшээлүүд гарах нь уу, батарей нуух нь уу гэдгийг удаан хугацааны дуршилтанд мэдчих байх. Яг одоо камер руу харж байгаад тэр камер руу харж байгаад хэлхийг хүссэн зүйлээ хэлж амжихгүй байсан зүйлээ одоо хэлж болно. UB Color-ын ах нартай баярлаа гэж хэлье. Аав ээжтэй. Аав ээжтэй бас багштай. Цэлмэг нь их юм сурлаа тийм ээ. Хэр их юм сурсан бэ цэлмэг? Нэлээд их юм сурсан. Тэгээд тестер гэдэг юу яд юм гэдгийг үзэл. За одгорд маш их баярлалаа. За төгөлдрөө шидэд боловчнаас эхлүүлэл одоо халдаг боловч болтлоо явсан энэ бүтээл хідэн оноог авч хідэж чагсахыг одоо хараад өгөө. Зохион бүтээгч Цэлмэг 600-ны 15 оноогоор 24 жагслаа. Баяр хүргье. Баяр хүргье. Залуу зохион бүтээгч 2013 уралдааны 3 дугаар шатны шалгаруулалт танд хүрч байна. Бид ээлж дараалан яруу алдарт зохион бүтээгчтэй та бүхэнд хүргэсээр байна. Мятрашгүй шүү дээ. Хамгийн гол нь мятрашгүй зохион бүтээгч хүн чинь мятрашгүй байдیں۔ Яг тийм зохион бүтээгчтэй нэг төгс баясгалыг яг одоо өөрийнхөө бүтээлийг танилцуулна. Төгс баясгалаа. Энэ манай ширээн дээр үрдсэн байгаа энэ олон зүйл чи юу юм бэ? Энийг тайлбарлаад өгөөч. Одоо энэ л амьдралдаа анхаарч байна. Энэ бол нөгөө манай гол мэдрэгч маань. Тийм. Энэ хянах самбар одоо жолооч уурд байрлуулах. Энэ хоёрыг нэмж ирсэн. Тэгээд дээрэс нь яг одоо энийг бол машинд нь сөүрлүүлэхэд билээ. Одоо энэ хоёр утсыг нэг нь их биелүүлээд нэг нь цалхааны маас өгөөд тэгээд энийг болохоор хянах самбарын 12 байтны бол болоо. За тэгвэл одоо төгөлдрөө манай бүтээлийг дуршиж үзэж сонирхож үнэлт өгөлт өгөх хүнийг тайзан дээр өрье. Энэ бол Тод өнгө компани захирал Батөгдөх бүгд хамтаа халуун арга ташлан дор угтан авцгаая. Манай бүтээлтэй та хараахан танилцж амжаагүй байгаах. За та бас Робоконд оролцож, Робоконы багийг бэлдэж шүүж явсан хүний хувьд одоо энэ залуучуудын хийсэн бүтээл төр үнэлэлт дүгнэлт өгөөд бас дутагдaltaй талын үйл хэлэх ёстой. Таны хэлсэн үнэлэлт дүгнэлт үнэлгээ залуучууд ямар оноо авах вэ гэдэгтээ шууд хамааралтай. Энэ бүтээл маань одоо нэг давхар дугуйтай машины голдон чулуу хавчуулах, дээрээс нь дугуй хагарахыг мэдэрдэг бүтээгдэхүүн. Одоо төхөөрөмж байгаа юм. Энэ нь болохоор яг инфра гэрлийг ашиглаад хийсэн. Тэг ингээд одоо ямар нэг юм биетийг шууд ойлгоод өөр дөр хүлээн авах чадвартай. Тийм хэмжээ уртыг нь бол яг потенциометрээр өөрөөр нь тааруулж болдог. Кодлогсон тийм инфрагаар дамжуулж байгаа. Дээрээс нь энэ болохоор хянах самбар нь одоо LCD дэлгэцийг одоо хийсэн. Тийм ардаа одоо инвертер буюу одоо LCD-г хасаах зорилтын тийм алсын хөдөлгөөн блок нийлж бүрдсэн юм байна. Ультрасоник чинь ямар төрлийн ультрасоник ашиглав олдсон хэр байх вэ? Ультрасоник бол ашиглаж үзсэн. Гэхдээ ультрасоник цог жавхлан гэж хөгжүүлснээр кодолж өгсөн гэж хэлсэн ба. Тэгээ кодолж өгсөн тийм билимийг ашигласан чинь цацалтын хүрээ том. Тэгээд нэгт шулуун цацахгүй байсан болохоор инфра руу одоо орохоор шийдсэн. Хянах самбарыг асааж үзүүлээ. Манай багийн гишүүн дугуйны хий гаргаж үзүүлэх байгаа. Одоо ерөнхийдөө ингэж байдал нь харагдаж байгаа. За хянах самбар дээр дугуйны хий гарсан мэдээлэл ирж байна уу? За улаан мегалик гэрэл асч байна. Асч. За энэ бол одоо дугуй гарсан гэдэг мэдээлэл хянах самбарт үзүүлж байгаа. За үргэлжлүүлээд одоо чулуу орсон гэдэг мэдээллийг
дугуй эргүүлж үзүүлэх байгаа. Одоо ингээ эргүүлэх тусан мэдээлэл нь транзистораа өсгөгдөж одоо конденсаторлууд баазаар цэнгээ нэмж өгснөөр конденсатор цэнгээ яг бүрэн хэмжээд авсан тултал нь авсан юунда одоо мэдээлж өгөх байгаа. 20 байсан давтамжаа 30 болгоцсон юм уу тий? Тэр давтамжийг бол одоо нэг Хэдж болгож хүүс давтамжаар нь өөрчилж өгсөн байгаа. Тэр болгохыг бол бүтлээр нь өөрчилж өгсөн байгаа. Энэ датчиг шавар шавхай тоос бол мэдээж дугуй гэж байгаа юм чих бас таарна тий. Тэгээ одоо энэ дээр бол яг тэр шийдсэн юм бол харагдахгүй л байна л да. Тэрийг одоо жишээлбэл яах вэ? Энд чинь тоос болцох юм бол тэр импорт хоёр чинь хаач шүү дээ. Хамрыг далид зүтгэж очно одоо ингээд дугуйж ингээ урагшаага хөлөө ийшээгээ шавраадсан да тий. Тэгээд одоо ийшээгээ шавраадсаа тэгтээ нөгөө ухрахтаа болохоор нэг хурдтай ухардаг болохоор хоошоо нэг шавар нэг орох боломжгүй. Тэгээд одоо хэрвээ шавар орлоо гэж бодох юм бол энэ юугаа хамраа жоох ингээ зөхөж өгөөд шаврыг нунгаах боломжтой. Тэгээ бүр ингээд инфраред дээр ингээд шавар тогтдоод юучих юм бол бүр энэ хамрыг аваад инфраредийн бас цэвэрлээд тавьчих боломжтой. Сая бол гараар л 30 удаа ингээд жоохон мэдэрч байна тий. Тэгээ яг машин явж байхад тохиолдолд жишээлбэл одоо тэр 30 энэ дайрж өнгөрөхийн давтамжинд яг ажиллаж чадах байна. 40 тонны КАМАЗ бид нэг тавьж үзсэн. Тийм тэндээ тавьж үзэхэд бол цастай өдөр байсан. Тэгэхэд цас бол ерөөхдөө нэг эний дээгүүр талаар ингээд баган цацагтаад байсан юм лээ. 30 удаа тоологдоход бол яг л тийм хөдөлгөөнгүй яг давтамжтай 30 удаа ингэ тоологоход бол мэдэрч ялаа. Зэрэгцээ дугуйтай ачааны машин одоо бас завсраар нэм ороогүй хэрнээ хийн сул байдаг. Тэгээ бөөрөөр нийлчдэг байхгүй. Тэгээ ингээд халд явж байгаа мөн ялгаахгүй чулуу орсон шиг бас тэгээд хагардаг байгаа л да ер нь бол халаад үргэлдээ тий. Тэгэхээр тэрийг бол жишээл энэ мэдрэх тийм юм байгаа юу. Тэгээ одоо хоёр баптиш хоорондоо үргэлцэх дулаан обоодон дээр нь дулаан мэдрэгч тавьж өгöd нэг зориултын чип байт юм билэ. MLX гэсэн нэг чип байт юм билэ. Тэр нь болохоор дулаан мэдэрн хийний даралт тэгээд янз янзын тийм яг тийм дугуйн зориулсан тийм чип байт юм. Тэрийг олоод цаашаа түлхүүрштэнд хийх юм бол бүр илүү сайжраад одоо дан ганцын том аврын машин шиг автобус ялангуяа автобус олон хүн зорчиж явж байгаа. Тиймэрхүү машин сүрлүүлэх шүү дээ. Өдөө явж байгаа тийм ээ. Тийм чулуутрах замаарч явж байгаа. Орон нутгийн автобус тийм. Тэг миний хувьд бол яг санаа бол их зөв байна. Тэг яс юм хийгээд бас ингээд мэдрээд бол ер нь ажиллаж байна. Тэг яг практикт нэвтрүүлэхийн тулд жишээл илүү найдвартай л байх шаардлагатай. Би бол зүгээр яг энэ датчгийн хэсэгтээ бас жоохон тэр тоос шарууноос болоод бас ажиллахгүй байх магадaltaй болов гэж дотор холоо зүгээр бодож байгаа байхгүй. Бусдаар бол их зүгээр болж ирэх гэж дүгнэж байна. За баярлалаа танд. Баярлалаа. Туршилт хийж үзсэнд мөн бас үнэлт дүнэлтээ өгсөнд баярлалаа. Одоо лодоор авсан шүүгчид бүтээлээ аваад өгж байгаа багийн гишүүнийг санаж байгаа, таньж байгаа шүүгчид байна уу? Залуу зохион бүтээгч хамгийн анхны дугаарт агаар озоонжуулагч гэдэг бүтээлээр оролцож байсан. За оролцож байхдаа өсөн нь ийм байгаагүй, өндөр нь ийм байгаагүй. Бас мэдлэг нь ийм байгаагүй, тийм үү? Юм өссөн биз тий. Юу өсөв? Цаг ирэх тусам ингээл юм л өсөд байх юм биш тий. Юм л өсөд байна. Тэгэлгүй яах вэ? Юм л өснө. Агаарын урсгалаар одоо юуны чинь герлоны чинь гадна талд ийм воронк шиг ийм амтай турбаа яваад яг тэр юуны чинь өмнө цэвэр нөгөө тоосгүй агаараар ингэж үлээж өгч явахаар тэг хийм бол тэр агаарын урсгалыг чинь хөндлөнгийн цэвэр агаарын урсгал хажуу тийш нь цохиод тэгээд шавар юугийн чинь хажуу тийш нь ус ингэж үлээж цэвэрлэх үргэлж ингэж агаарын урсгалаар үлээлгээд байвал нөгөө нэг урсгалыг нөгөөгөр цохох маягаар тэгж ус цэвэрхэн байлгаад ээж ус болмоор санагдаад байна л та. Гой санаа байна тийм. Бүр нарийн тоосыг цэвэрлэх одоо тийм хий те. Сая таныг хэлэх төгс баясгалангийн дээр дон гэл гэрэл ассан. Анзаарсан байна уу? Тэгэл тэр чинь шавраар битүүрчлэхэд цаанаас нүлээгээл байгаа юм чи үлээж жаал хизээ нэг хэсэг бүк онгоцдоход гэр гарах нь шүү дээ тий. Баярлалаа галаа өгшөө гой санаа. Баярлалаа галаа өгшөө. Энийг юунд тавьж төрсөн юм? Наадаж ингээд юм ойлтоор турш утсан байна. Энэ ч бүтүүрсэн биш. Наа чи яасан бол доо. Үгүй наадаж зориулт хар бодгаар бодож өгсөн. Одоо нэг цацагчин дэндүү их цацаад тий. Тэгээ бодохт нь яцсан юм уу? Тийм потенциометр нэцдэрээ тулчаад дэндүү хүчтэй цацчаад тэгэхээр жоохон харангоор бодож өгсөн байна.
фильтр хийсэн юм биш нэг гэсэн доо тий. Шүүлтүр. За. Механик аргаар шууд л хааж байгаа юм биш үү тий. Чи дээр лав ингэ сэтгэхгүй. Гой хялбархан хурдан шийдэл шүү дээ. Тий. Залуучуудаа одоо хэлэх өгүүлбэр та нарын тэнцэг хэсэгт нөлөөлж магадгүй хэлхийг хүссэн бүтээлтэйгээ холбоотой эсвэл бас өөр одоо та нарын хөдөлмөртэй холбоотой хийсэн тэр бүх зүйлтэй холбоотой хэлхийг хүссэн зүйлээ яг одоо уламжилж болно. Ер нь энэ тэмцээнд орсноор би яг хамгийн хийж чадхаараа хийсэн. Тэгээд цаашаа их дээд сургуульд орох юм бол бүр энэс илүү хийж чадах болно. Тий. Багийн гишнээс надад асуухад чи анхны жил ганцаараа оролцож байсан те. Ганцаараа өөрөө бие дааж манай уралдаанд оролцох. Нэг бол одоо багийн гишүүн болоод те. Багийн гишүүн болохоор багийн ахлагчд байнга линтэнд очил ярьслуугал яриад од болоод яваад байдаг ч те. Тэгж оролцох хоёрын ялгаа нь юу гэдэм бэ? Хүнтэй ингээд нэг баг болоод орох ер нь бол амар л юм билээ л те. Хажуунаас ингээд дэмжээд өгөх хүнтэй болохоор. Тэгээд ганцаар болохоор нэг амар ингээд эвгүй ч юм шиг нэг тийм сонирн байд юм. Одоо 4-р шатанд ийм ачааллууд баг болоод эхэлнэ. Тийм учраас Ештэй сайн бил. Одоо та хоёр их сургуульд орох уугүй юу, ямар мэргэжилтэй хүн болох уугүй юу гэдэг чинь шийдэгдэх учраас зохион бүтээгч байгаа бүтээлийг түр хойшин тавиад ерөнхий эрдмийн шалгалтандаа бэлдэхгүй бол та хоёр ерөнхий эрдмийн шалгалтаа хойшин тавиад зохион бүтээгч байгаа юм бэлдээдсэн шүү. Залуучууд дамжуулт хүсье. Саний мэдээлэл ээж аавнаас зориулагдсан уу, багш нар зориулагдсан уу? Аль алинд нь. За манай хүмүүс их бодж үзээрэй те. Амжилт хүсье. Онооны өрөөнд төлөөж энэ та бүхнийг. За зохион бүтээгч Төгс Баясгалан 701 оноогоор 8 дээр бичигдэж байна. Амжилт хүсье. Ерөнхий ивент тэтгэгч шинэ бүтээл шилдэг санаа шийдлийг дэмжин хөгжүүлэгч Newcom Group. Бүтээгч залуусыг дэмжигч үндэсний шилдэг үйлдвэрлэгч Монгол Базальт компани. Залуу зохион бүтээгчдийн аяллаа хөтөж New Jolchin Tour компани. Санаагаараа